За сайн байцгаана уу? Та нарт энэ өдрийн мэндийг хүргэе. За би өөрийгөө танилцуулъя. Би Дауны холбооны гишүүн ээж оюун чимэг байна. Би бас та нарт хүүгээ танилцуулъя. Миний хүү Бямсран гэдэг. Одоо 24 нас хүрнэ. Одоо энэ оны 6 сард. За тэгээ би та бүхэндээ бас ээж хүний хувьд та нарт бас хэрэг болох тус нэмэр болох талаар одоо өөр тохиолдсон өөрийнхөө одоо туулж өнгөрүүлсэн хүүгээ одоо яаж өсгсөн талаар та нартаас ярьж танилцуулъя. За миний хүү болохоор 1997 онд төрсөн. За би миний хүү дээр 2 эгчтэй тэгээд 3 дахь хүү маань байсан. Хүүгээ төрөнд хүртлөө одоо би ийм Дауны эмгэгтэй ураг тээж аваагаа юусоо мэдээгүй 3 дахь хүүхэд маань болохоор хүүгээд одоо манай гэр бүлээ одоо бөөн баяртай одоо хүүгээ угтаж авсан. Гэсэн яг би анх энэ 1-р амарч газар төрсөн. Тэгээд төрөх үед болохоор надыг төрөнгүүт надад танд ийм даунтай хүүхэд гарлаа танаас гэд хэлсэн. Тухайн үед би бас тэрнийхээ учрыг сайн ойлгохгүй. Одоо даунтай хүүхдээр одоо ямар хүүхдэд ямар ч байсан л эрүүл биш хүүхэд төрүүлсэн байна гэдгээ тухайн үед сонсоод одоо маш их цочирдсан. Тэгээд тэрнээсээ болоод би одоо хөхний сүүгөө олж исэн. Шууд одоо ингээд хүний сэтгэл зүйд айгүй хүн дээр тусдаг юм байлээ. Тэгээд би төрөхөд 7 хонсон. Манайх нэг 2 охинтой байсан. Тэгээ 3 хүүхэдтэй болохоор гэр бүлэрээ хүлээж байсан учраас одоо яг одоо энэ эмгэг талаас нь манай гэр бүл хүлээж аваагүй. 2 охин маань болохоор дүүтэй оллоо. Төхөр маань болохоор сахан хүүтэй оллоо гэж баярлж байсан. За ээж үний хувьд бол сэтгэлийн гүнд нэг л нөгөө эмчийн хэлсэн үг евроос ингээл бодогдол. Тэгэл одоо яг яах ёстой талаараа одоо надад одоо ямар ч мэдээлэл байхгүй тий. Тэгтээ би 2 охин өсгсөн юм чи яг тэр ердийн хүүхдэд адилхан л би хүүгээ ингээл угжаал тий. Одоо ингээл хүүхдийг яаж л хүмүүс хүүхдээ яаж өсгөдөг вэ? Яг л тэр л зарчмаар би хүүгээ ингээл өсгөөл хүүгээ хайрлал ингээл явжсэн. Тэгээ хүү маань болохоор яг би султай байд юм лээ. Ерөн даунтай хүүхдүүд маш олон төрлийн бас эмгэгтэй байдгийг бас яг би өөрийн биеэр л яг тухайн үед мэдэрсэн. Тэгэл юм л бол ингээл ханиа төрн өвдөн тэгэл ер нь айгүйх тийм ер нь голцвол эмнэлгээр бит хоёр одоо жижиг сартай ахт ер нь голцвол дандаа эмнэлгээр л явдаг гэсэн. Тэгээд сүүлдээ нөгөөх маань маш их тураалд ороод хоолундаа шингэхгүй нөгөө угжны өөхт болохоор тэгэл анх гарсан жингээсээ бүр айгүй нэг сарын дараа үзүүлсэн чинь бүр жингээ алдагдлалд ороод маш их тураалтай тэгэл айгүй их тийм өвчлөмтгийл хөөхт байсан ямар ч байсан. Битгаар 1 сартаа нэг амьсгалын дутагдлалд ороод би нэг эмнэлэг твтлээ хүүгээ аваад тэгээ биеийн байдал нь гайгүй болоод битгаар эмнэлгээс харахад бол эмч зөвлөгөө өгдөө хэлжсэн. За ер нь ийм эмгэгтэй хүүхэд одоо тийм урт насалтгүй маа. Тэгээ одоо тэгээд хамгийн дээд нь одоо 1 нас хүрүүл одоо их юм. Тэр үг болоод надад бол маш их хүнд цохилдосон. Тэгээ би ээж хүний хувьд одоо тэгээд тэр үгийг сонсчоод би 1 нас хүрэл энэ маань ингээл бурхан болох юм байна гэсэн сэтгэл миний толгооноос юусаа гардгүй байсан. Тэрийг болохоор яхаа гэр бүлийнхэндээ бас тэгж нэх хэлж одоос давхар бүгдөө сэтгэлзэн хувьд одоо уналтанд ороод яах вэ гэд би өөрөө л дотор аягүй шаналал ингээл хүүгээ одоо хизээл өгөх юм болдоо гэл ингээл өдөр тутмал хүүгээ бүр улам илүү нэг 2 охиноосоо илүү хайрлал тэгэл өста буруу харжуулаад зөв харж инегээл тэгэл хүүгээ ингээл өсгдөг байсан. Нэг мэтгэл 1 сар аль хэдийн өнгөрцөн байсан. Тэрийг ч бүр мартцсан байсан тухайн үед. Тэгээд дараа нь ингээд ботсон чинь миний хүүхэд бүр 3 сар алдаа, 4 сар алдаа, 5 сар алдаа. Тэгээд би яг ботсон байхгүй юу? Энэ яг худлаа болж таарлаа тий. Гэхдээ л эмч хүн хэлсэн болохоор хүн чинь бас нэг за өнөөдөр биш ч гэсэн эзэн нэгэн цагт энэ урт наслахгүй нэг л өдрөл ингээл явах юм байна л гэдэг сэтгэлтэй хүүгээ бүр харах болгонд бүр ингээл өрөвдөөл тий. Тэгээд бүр айгүй ингээл бүр бүх цагаал одоо ганцхан тэр гэр бүлийн биш ганцхан би хүүдэл зориулдаг гэсэн. Би бүр 7 сар хүртэл нь би бараг хувцастайгаа унтдаг.
хүүгээ одоо шүн ингээл ингээл уйлахын толонгоор би босож гүгэл ингээл хувцастайгаа бэлэн байж байл амар гэл би тэгэл өдөрт одоо эмч нөгөө 6 цаг багадаа гадаа агаар салхинд авч байлгаж байгаараа гэл тэгж зөвлөсөн болохоор би бүр өдөр бүр 6 цагийн бүр гүцээх гээл гадаа өстой ямар ч хүүтэн ямар ч халуун байсан би тэгэл ингээл тэр цагт нь ингээл зохицуулаад гэртээ нэг орж ирэл 2 цаг болчоод за одоо дахиад нэг 2 цаг болчихъя гээл нэг орж ирэл хүүгээ хууралчаал ингээл ууж могжин өгчөөл өөрөө нэг цаа уучаал буцаал ингээл хүүгээ хүүтэн байвал бүр айгуу сайн дулаалж аваад тэгэл ингээл гараад өдрийн бүр 6 цагийн гүйцэжээд миний бүр сэтгэл амардаг. Тэг хүүгийнхаа төлөө би тэгжил одоо өөрийгөө зориулж цаг заваа зардаг байсан. Тэгээд ингээд хөөхөн хүү маань тэр одоо 6 сар төрсөн чинь дараа 100 гэл ингээл хавар олоод бүр айгүй хөөхөн болоод ирж байгаа. Тэгээд ингээд гадаа ингээд хүүгээ хувцлаа тэврээд аваад гарахаар ингээд бас л яг миний ижил ингээд хүүхдээ төрүүлсэн ээжүүд ингээд салхинд ингээд гараад явж байдаг байхгүй. Тэгэл би ингээд хансаал ирээл ингээд яриа хөөрөө ингээд би болох гэр чинь миний хүүг хараад хүмүүс ингээд аягүй жоохон нэг цэрвдэг байсан. Тэр нь надад аягүй ажиглагддаг байсан байхгүй. Тийм болохоор би өөрөө сайл болохоор гадаа гарахаараа тэр хүүхдээ тэрсэн ээжүүдээс дайжаад ингээд хол ганцаараа ингээд хүүгээ одоо нэг манай гэрээ ойрхон нэг сургуулийн хашаа байдаг гэсэн. Тэгээ би тэр сургуулийн хашаа дотор ингээд хүмүүсээс ингээд алсуур ингээд хүүгээ тэрэл ганцаараа ингээд хүүгээ ингээд аваад ингээд тэр хүмүүсийн тэр харж байгаа харц тэгээ тэр нэг гайхаад байгаа тэр надад айгүй хэцүү байдаг гэсэн байхгүй. Тэгээ би айл болохоор ингээд хүүхдээ хүмүүст харуулахыг хүсдэггүй байсан. Хүүхдийнхаа өвчний талаар яг тийм ямар ч мэдээлэл байхгүй. Эмнэлэгт очихоор эмнэлгээс ч гэсэн надад энэ хүүхдийг ингэж арчлна, ингэж хоолунд өгнө, ийм хүүхд ийм байдаг гэдэг талаар надад ерөөсөө өөх зөвлөгөө байдаггүй байсан. Тэр үетэл манай нэг өрхийн эмч шинээр төгсөж ирсэн нэг охин байсан байхгүй. Тэгээ тэр манад орж ирээд ингээд хүү маань ингээд байнга л эмч дуудана. Тэгээ орж ирээд үцгээрээ хичээ би одоо танд юу гэнэ вэ? Би одоо энэ талаар ямар ч мэдээлэл байхгүй, мэдлэг байхгүй. Тэгэхээр та одоо аль сайн гэсэн эмчтэй үзвэл одоо аль сайн гэсэн юм руу та яв. Би тэрэнд чинь яг туслая. Гэд бүр өрхийн маань эмч хүртэл тэгжилдэг гэсэн. Би тэгэл боддог байхгүй юу? Одоо надад л одоо ирий гэж ирсэн. Энэ хүүхдийг би л одоо хүн болгох ёстой. Гэд өөртөө бас юм хатуу бас байх ёстой байна гэдгийг би бас ойлгоод тэгэл дөрөөс зүгээр л ердийн амьдралд хүмүүс хүүхдээ яаж өсгөж яаж том болгодгоо яаж хайрладгүй яг л тэр л зарчмаар л би явсан л да сүлдээ. Одоо яг ердийн хүүхдийн хөрслөөр хөгжчихд айгу хоцронгуй байсан. Тэгээд бүр 7 сартай дөнгөж одоо ингээд баг ингээд толгой молгоогоо дааж эхлэв те. Ингээл ерөнхийдөө ингээл толгой нь ингээл нэг ингээл дандаа ингээл гэлжээгээл ингээл ээдэг байсан ч одоо нэг 6 7 сар болсон чинь хөрх ингээл толгой молгоогоо даагаал шүд мүд нь одоо ердийн хөгчин бол 4-6 сарт анхны шүдэн цохойд гэдэг бол миний хүүгийн шүд бол бүр ингээ бас нилээн гарчаад шүдэн цохойгаал ер нь хөгжил нь маш их хоцронгуй явдаг байсан. За яг миний хүүгийн хувьд бол гэхдээ бас даунда хүүхд болгоны бас хөгжлийн явцсан бас өөр байдаг гэдгийг би сонсч байсан. Тэгэл хүү маань бүр 3 нас хүрчиж одоо хөлд орсон. Тэр болтол би одоо ингээл тэврээл толгойг нөнжуулаад ингээл тэврээл гадаа ингээл салхинд аваад яваа тэгэл орж ирэл за ингүү зөв юм болов гэж өөрийнхөө ботсон болгоныг л хийжсэн. Тэгээд бит хоёр ч нөгөө эмч хэлэхээр одоо ийм тониа мавта ийм өвчлөмтгий өөх юм чинь та 2 нас хүртэл ямар ч гэсэн мөөмний сүгээр л та өгжиж хүн болгоно. Тэгэл би ч одоо өөрөө нөгөө анхны эмчээс хэлснээс олоод би мөөмний сүг олцсон ч шууд ингээд юу ячдаг юм хэлээ. Одоо миний сугны одоо хөхний болчирхаа ингээд цочоод ерөөсөө тэгээ шууд сүг олцсон төрөхөд байхдаа тэгэл би сүү ороогүй тэр чигтээ. Тэгэл за би ямар ч хэлсэн л мөөмний сүгээр л хөөхтэй хүн болох юм байна гэл. Тэгэл одоо мөөмний сүүний эрэлд гарч байгаа байхгүй юу. Тэгэл хаана л ингээл миний ойр орчинд хүүхд төрнө тэр болгонд очиод ингээл хүүгээ хилээл ингээл одоо гуйгаал ингээд сүүгийг чи авъя. Тухайн үед хүмүүс аягүй сайхан сэтгэлтэй одоо миний үгийн тухай сонсон гут өөрөө нөгөө төрцөн ээж сэтгэл чи маш уян хүүхдтэйгээ зөөрлөөл тэгэл ингээл аягүй сүү авдаг. Дутуу няраа совлол гээл тэрэнд би нэг
сайн эмч байдгийг сонсоод би анхд очиж тэнд хүүгээ үзүүлээд тэгээд долгор гээд нэг настай аягүй сайн эмчээсэн тэр надаа урд нь би ийм хүүхдүүд үзчихсэн гээд одоо надад бас зөвлөгөө өгөөд миний хүүг ингээд үзээд надад туслаад ингээд бас миний сэтгэл санааг аягүй хөргөөл ингээл тэг би юм л болоод одоо тэр долгор эмчрүүгээл очдог хүүгийнхаа төлөө л одоо бүх юма зориулж яасан одоо гэр бүлийнхаа ажлыг ерөнхийдөө би тэд баг аргашин тавьчаал одоо хоёр охинооч бүр анзаархаа болсон. Одоо өөрсөнд нь би ингээд даалгаад өчгсөн тэгэл одоо дүүчин л гайгүй болвол та хоёр яах вэ одоо ингээд тэгэл тэр 2 нас хүртэл битээрс уйггүй тэгж явж байгаад хүүгээ яг 2 нас хүртэл тэр одоо янз бүр одоо миний хүү бол бараг 20-од мөмөө ичтэй. Тэгээд хүү маань чаахан ингээд том болохын хэрээр миний сэтгэл санаач гэсэн ингээл дагаал ингээд сайхан сэргээл те хоёр их чинь гэсэн ингээл ерөөсөө л манай гэр бүлийн хайр ерөөсөө ганцхан миний хүүдээр одоо бямсран дээр л төвлөрдөг. Тэгээ ийм хүүхдүүд айгүй тийм хүмүүсийн маш их тийм хайрыг татсан хүүхдүүд байдаг. Яа тэгвэл бүх ах トゥ аав ээж одоо их зах нарын анхаар тийм төвд байдаг. Хоёр их чинь ингээл би тэд чинь бөдөрөө хүүгээ ингээл газар тавихгүй л ингээл бүр 6 нас хүртэл бид нар баг үүрээл дүүрээл ингээл явдаг гэсэн. За тэгээд хүү маань 3 нас хүрлээ тэгэл ингээл хөөрхөн явдаг болчоол тий тэгээд ингээл хамаг мөнгө төгрөгч одоо тэрэнд тоглоом авдаг тэрийг л одоо сайхан байлгахын тулд одоо гэрийн одоо бүхэл асуудал одоо бямсрын дээр төвлөрдөг байлаа. Тэгэл нөгөөдөг чинь аваа хөөрхөн явдаг болоод гэтээ би нөгөө л ингээл гадаа гарахаараа л нөгөө л хүмүүсээсээ дайжаал ингээл хүүгээ аваад ганцаараа байдаг хэв маяганда бүр дадал болсон. Тэгэл ингэж байх хэрэгтэй юм шиг л тэгэл гэтээ яг цаашдаа яах вэ маах вэ гэж юусоо ботхооч болцсон айгүй ингээл амьдрал айгүй гоё болоод тий тэгэл миний хүн ингээл нүдэн дээр ингээл том болоод хөөрхөн болоод хар чин хүн чин бас тийм муу муухай юм юусоо ботхоо болчтiin байлээ. Хүүгээ нэг цэцэрлэгт үгээгээд тэгсэн чинь их чинь бүр яах юм бэ? Дүг цэцэрлэг төгчөөр хүүхэд зод чинь ингээд унчин, дус чинь, дих чинь, нинг чинь гээл бүрээс аль болохгүй юмыг ягаал ингээд бүр дүүгээ цэцэрлэгтгээс бүр хоёр анаад бүр хайрлаад бүр өгөөлдгүү. Тэгээ одоо яах юм ээж нь ингээд ажилдаа ормоор байдаг. Тэгээ та ирчээ сургуультай аав нь ингээд ажиллаа. Тэгээ яах юм гэсэн чинь бит хоёр ингээд хичээлээ зөрүүлээд ингээд яаж яга болно. Бит хоёр дүүгээ хараа бит цэцэрлэгт үлдээ хүүхдүүд зодчул яахан, унчул яахан, тусчул яахан гэдэг ингээд бүр тэгээд одоо би одоо хүүг бараг 4 нас үргээд яалтчгүй ажилдаа орж байгаа. Тэгээд л одоо ингээл дүү мөгөө гуйгаал харуулаад нөгөө хоёр их чинь хараад ингээл аав нь ингээл айл гэрийн амьдрал дотор ямар л асуудал байдаг тэр бүлгэн ингээл бид нар өөрснөө гэр бүл дотроо ингээл зохицуулаад яваад байгаа байхгүй. Тэгэл миний ажилч айгүй хол ирээл очил ингээл нэг л мэтгэд миний хөө 6 нас үрж байгаа. Тэгэл ерөөсөө тэр 6 нас хүртэл ерөөсөө гэрт дотроо тэрийг одоо эрхлүүлээл одоо бүх юм тэрний л аясаар байдаг болоод тэгэл ингээл хоёр их чинь аав нь ингээл хайрлал хүүхдүүд бүр сургуульд ордог нас болсон баг гэсэн чи одоо л төгөл цэцэрлэгт үгийл дэ гэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт нь за тгийн нэрээ цэцэрлэгт одоо л үгээгээд юу сургууль мургуулыг бол ерөөсөө батхгүй байгаа. Гэрийн хажуудлал ингээд цонхороо ингээ харахаа цэцэрлэгт нь хаалгана манай байрны хажуудлын цэцэрлэгт ороод ингээл баг төмөн зовлонгоо яриад хилээл ингээ хүүгээ ойлгуулаад ингээл өгж байгаа байхгүй юу. Миний хүүг одоо илүү жоох ингээ анхаараараа ердийн хүүхдүүдээс арай өөр юм байгаамаа ингээ бие муутай юм байгаамаа тэгээ тэр хүмүүс одоо бид тэр оншийг хилээч ойлгохгүй юм чинь ер нь ингээ дарчилгаа цуйлгаа айгүй хэрэгтэй тэг ингээ бие да чадаагүй маа тэгээд ингээд хилээд ингээд ангийнх нь багшд нь бүр тусгайл чилээд тэг цэцэрлэг дээр чинь тусгай бүр ирэх дарахтай байсан тэр үед надтай айгүй сайхан хүмүүс таарч исэн тэгээд ирэхээр чинь би ингээд өөрийнхөө нэг сэтгэл санаа бүр улам сайхан тэгээд ажилдаа ч орцсон. Тэгээ хүүг ингээд цэцэрлэгт яваад ирсэн чинь нөгөө чинь бар айгүй хөөрхөн. Ингээд ороо ирэхдээ ингээд янз бүрийн өг мөг хилдэг. Тэг ингээд дуу мууны талаас дуулаад аялаа тэгэнгүүт нэг хоёр их чинь аав нь бид нар чи хөөрдөл манай гэр дүүрэн л баяртай болдог гэсэн. Тэгэл ингээд 3 жил цэцэрлэгт явуулсан. 9 нас хүртэл цэцэрлэгт явуулсан. Тэгэл одоо алин болгон ингээд тэг нас нь яваад идэв цэцэрлэгийн одоо жижиг хүүхдүүдтэй цог байгаа л байхаар ч одоо бас жоохон үгүй юм чахамжгүй ингээд бид нар одоо нэг сургуульд оруулж үзтiin билүү гэд тэгээд нөгөө охиныхоо сургуульд ингээд бүртгүүлээд оруулсан. Тэгээд миний хүн нэг жоохон байхтай нэг тийм сонин юм харанхуугаас айдаг.
Дээрэс нь ингээд чанга ингээд дуу чимээнээс аюу хайдаг телевизээр чангалах юм уу бид нар хоорондоо ингээд чанга яриад инээлт хинтэр дуртал ингээд айгаал чихээ дараал ингээд зүрхэн дэлсээд царайн цаагаал ингэдэг байсан байхгүй. Тэгээ тэрийг эмчнэрт хэлэхээр чи юусэн тэр тал дээр зөвлөмж өгч мэдхгүй. Тэгээд нөгөө сургуульд ороод гів гинтгийн тим нөгөө ийм халамжлуулж ясан орчингоос бүр бие дагаа шууд нөгөө сургуулийн орчин руу шилжсэн чинь тэгэд ингээд хонх дуурснаас эхлэл айсан гэсэн. Тэгэл айгаал ингээд уйлаал бүр айгуу сонио болоод тэгэл ингээд хүүхдүүд тэрх гэл ингээд босоод ингээд өмөлдөөл тэр чинь одоо нөгөө ердийн хүүхдүүд ч яг өөрөөхөө орол ингээд чөлөөтэй нөгөө дандаа нэгдүгээр ангид орж байгаа айл идэх жоох хүүхдүүд чинь ингээд орилолдоод босоод гүүгээл ингээд өмөлөөл гэсэн чил өрөөсө зүрхэн дэлсэл царайн цайгаал тэгээд багш нь бүр айсан гэсэн. Тэгээд хичээлийн тарахт нь очиод авсан чинь энэ ер нь юм олон хүүхдүүдтэй ийм орчинд ер нь яг байхад ингээ хэцүү юм шиг байна. Өнөөдөр анхны өдрөөр ингээ ажиллахдаа ингээд гэл тэгэнгүүт нь тэгээд нөгөөд чинь ингээл өөрөө ч гэсэн айгу дуу мууга хураац айгу нөгөө хөөхөн байсан өгч айгу өглөө өгсөн өгч айгу тийм сэтгэл санаагаар унтсан. Тэгэл 9 нас хүрсэн өгчтэй чинь тэгээд авсан. Тэгээ аван гут ойлоо гэртээ ирээд аавтай яриад ерөөсөө юм цөөхөн хүүхдтэй одоо тийм хувийн сургууль хай. Одоо ямар ч бас ийм орчинд бол энэ ерөөсөө чадахгүй юм байна гэл. Тэгэл тэр өдөр аав нь чөлөө аваад тэгэл хоёлаа чинь тэр 10 дугаар хоороод гэрийнхээ ойрхон ингээд сургуулиудыг хайгаад л явж исэн чи харин манай гэрээ юм болгон айгүй тийм тохироонд бүрдээл нэг ингээд юм ингээд айгүй сайхан болоод тэгэхээр чи хүн бас ингээд сэтгэл санаа шал өөдөр болоод нөгөө л нэг сэтгэл готралтай байсан би одоо шал өөр хүн болж эхэлж байгаа байхгүй бас хүүхдэд дагаал ингээд хөгжил тэгээ авч исэн чи харин манай гэрээ айгүй ойрхон за одоо нэг 400 метрийн цаахан зам маамч гарахгүй юус ингээ байрны нэг манай байрны хажуу талд дахиад нэг 2 3 байр тэрний цааталт нэг бэлэг оюу гэдэг нэг хувийн жижигхэн хөөрхөн сургууль байна. Тэгээ ингээд тэрлүү ингээд ороод ингээ уулцсан чинь сургуулийн хэмжээнд өрөөсө бараг нэгээс 10 дугаар анги тэр үе чинь 12 гэж 10 дугаар анги байсан баха. Тэгээд яхад ерөөсө сургуулийн хэмжээнд дараа нэг 90 хүүхэдтэй нэг ангид ерөөсө зарим анги нь 2 3 хүүхэдтэй зарим бүлэг нь зарим нь болохоор одоо жижиг ангиуданд арай нэг 10 15 хүүхэдтэй тийм сургууль хийсэн. Тэгэнгүүтнээс та бүр баярлалаа ингээл тэр сургуульд ингээл захиралтай нь уулзаал ингээл би хүүхдээ ингээд өгсөн ийм учир шалтгаан тагээл бас л нөгөө ойлог домог болсон ярьдаг юмаа ингээл яриад ингээл гуйгаал. Гэтэ ерөнхийдөө бас ингээл яг энэ явцад бид нар ингээд яг ийм хүүхдтэй хүмүүс хүнийг айгуу тийм царайчилдаг тий одоо нэг хүүхдээсээ болоод одоо нэг хүнийг ингээ гуйсан нэг тийм хандлагатай болчдөг юм байлээ. Би бол яг тийм байсан. Одоо хүн болгоныг над шиг гэж би хэлэхгүй л дээ. Гэтэ ерөнхийдөө хүүхдийнхээ төлөө хүн яг чадах бүхнээ хийж хүүхдийнхээ төлөө хүүхд маань сайхан байх юм бол гэдэг үүднээс ханддаг учраас дандаа л нэг хүнийг царайчилсан, гуйсан, одоо нэг хүүхдээ ингээл ойлгуулах гад төмөн зовлонгоо тойцсон яг тийм байд юм билээ. Тэгэл бас л ингээл нэг урд нь олсон уйлаг болсон юм аа ингээл яриад одоо миний хүү юм ингээл арай бас нэг танах цөөх хүүхдтэй болоорой бас ингээд хандлагаа энэ рүү хандуул боломж байна уу гэл ингээл гуйгаад тэгээд хүүгээ өгж байгаа. Тэгэхэд миний хүүгийн анги чинь тухайд 1-р ангид 15 хүүхдтэй байсан. Тэгээд миний хүү ингээд 14 хүүхдтэй жаа миний хүү ороод 15 болсон баха. Тэгэл ингээд багш нь ингээд бас ингээд гуйгаал ингээд хэлээл амжилтлал. Тэгэл тэр сургуульд ингээд яваал яг хөө тэгээ бас нэг үе ботхон болоо 9 нас хүрсэн гэхээр арай бас бие даацсан. Тэгэл сургуульд ингээд хөргөж өгөөл ингээд аваал ингээд багштай нь үргэлж ингээд холбоотой тэгэл анги дотор нь ороод бас заримдаа ингээд цуг байх үе зөндөө байна. Тэгэд хөөрхөн яваал тэгэл бас тэр хүүхдүүдтэй дасан зогцох хугацаа бас байсан. Тэрэнд тэгэл заримдаа ирэхэр өмдөндөө шийтсэн. Өнөөдөр манай хүүхдийн асуудал гарсан шүү гэж багш нөгөө хүүхдүүдээс нь бас нуугаал нэг хүүхдүүдэд ингээд гаргаж байгаа юм бас хэлэхээр одоо ердийн хүүхдүүд чинь жижиг хүүхдүүд ч ойлгохгүй одоо шоолн байрна гэж сургуультай дургу хичээлдээ дургу болчихгүйгээл багш нь бүр ингээд сэтгэлээсээ бас бидний ижил олцсон. Тэгэл нөгөөдөгт ч бас хамаг анхаарлаа хандуулаад тэгэл ингээд өмдөндөө шийчээл хүрээд ирнэ. Тэгэл өдөр уйлдаг ингээл одоо бицуудаад бүсийн арчдаг одоо ингээл хуцсан нэрийн үнсүүлдэг тэгдэг ингэдэг хичээлээхгүй ингээл бүхэл юм ингээл хийлэн л дээ. Тэгэл тэр чинь бас ингээд нэг жоохон ураар нь өөрөөх орн байлгацсан нэгд. Тэгээд багш нь тэр насан жаргал
гэдэгт үнэхээр сайн багш байсан. Би тэрийг бүр ярихгүй дурсахгүй яриа гэж надад баймааргүй санагддаг. Миний хүүг бүр яг өөрийнхөө хүүг чиг хардаг байсан. Тэр хүүхдүүдийн хажуугаар хичээл номоо заан. Тэгээд тэрний чи өмдөндөө шийтгэр өмдийн нүрт цэцэрлэгийн багш нар шиг угаагаад ингээд уутан тэгээ тавьчихсан тэр байждаг гэсэн. Эхлээд цэцэрлэгийнхэнд эрхэлдэг байсан бол одоо сүүлдээ сургуулийнханд гэр бүлээрээ эрхэлдэг. Тэнд ингээд бүр хүүгээ хариуцуулаад даатгаад өгчихсөн бүр хүүгээ ингээд ажлынхаа дундуур ингээд хүүгээ хөргөж өгөөл аваад ингээд заримдаа ингээд хүмүүн гуугаал тэгээ сүүлдээ бүр тэр чинь бас айгүй хэцүү байгаа байхгүй юу ингээд тийм байдлаар ингээд тэгээ бүр 5 6 дахь хүртэл тэгж явуулаад тэгээ сүүлд нь одоо юу н өөр ингээд явуул сургая гэд төмөн ингээд годомчны одоо янз бүрийн юмнаас одоо хүүгээ хамгаалахын тулд өөрт ингээд зааж өгдөг байхгүй ингээд хүн ингээд дуудвал ингээд харахгүй шууд ингээд гэрлүүгөө яваад ингээд ороороо ингээд зааж өгсөөр байгаа нөгөөх нь бас одоо яг сураад байгаа ч юм уу сурахгүй байгаа ч юм уу мэдэхгүй ямар ч л байсан ингээл заасаар яг ингээл өөрөө тэр чинь ингээл нэг чөлөөтэй яахгүй ч гэсэн ингээл дотроо ингээл ир чинь бас ойлгоод идэм байл да. Тэгэл өглөө ингээл хамт ингээл гараал хоёлаа ингээл сургуулийнх нь ингээд бид хоёр яг нэг жилд явж байгаа хоёр тийшээ салаад би сургуулийнх нь тэндээс ингээл автобусны бодлоо явна. Явтлаа ингээл хашааны болонд ирж байшингийн болонд ингээл харж байгаа л яг сургуулийнхаа хаалгаар ороод хаалга нь хаагдал хүүгээ харагдахгүй олонгууд би сэтгэл амраал цааш автобусны руу яваад тэгэл автобусны цугаал ажиллаа руу хүүхдээ мартчихж байгаа хгүй ажиллаа бодоод тэгэл ингээл ажил гээл. Тэгэл нөгөө ч ингээд сүлд ингээд ирээл ингээд гэртээ ирээл ингээд ингэсээр сурцсан. Тэгэнгүүт чи би юу нөгөө нэг жоохонд нь бүр хайрлаад аим амьдралаа бүх юмаа зориулжсэн чи би өөрөө бүр ажилдаа орчихсон гэд олон жил гэртээ сууцсныг хэлэхэд нөгөө бүр хүүхдээ бүр өөр нь биеэ даалгад орхицсан. Тэгээд нөгөө чи өдөр ингээд гэртээ ирээл гэрчүүл байна тэрийг идээл тэгэл ингээд хоолтой хоолгүй ингээд бүр байгаа сурцсан. Сүүлдээ ангийнх нь хүүхдүүд ч гэсэн бүр миний хөөд бүр айгуу сайн. Тэгэл би ч гэсэн яг хүүхдүүдийн яг ингээл өр хүүхдүүд чиг л ингээл одоо ингээл бямсрунгаа ингээл хараараа тэгэл ингээл хамгаалаараа гэл өргөлж ангийнх нь хүүхдүүдтэй ч гэсэн өр хүүхдүүдтэй байдаг юм шиг л ийм болоод би бүр тэр сургуулийн хамт олонтой чи намайг одоо тэр өөр ангийн багш магш танихгүй хүн байхгүй бямсрунг тэр сургуулаараа таньдаг бүх хүүхдүүд таньдаг бямсрунг чинь тэгэл тэнд л ингээл байж яадаг. Тэгэл ингэж авсаар гаал нөгөө гэрийн 10 дугаар ангид орсон. Бүр 10 дугаар анги хүртэл явуулсан би. Тэгээд 10 дугаар ангид ангийнхан тэр сургуульд нь бүр даалгаад өгсөн. Би ч одоо тэр яг үдэ тэр чинь яг нөгөө хүүхдүүдтэй, ердийн хүүхдүүдтэй адилхан тэр олон төрлийн хичээдийг үзээч юм уу. Тэр болгоноороо ингээл оноо баал аваач гэдэг юм тийм бол байхгүй. Ерөнхийдөө л нэг өөрийнхөө сонирхсон өөр хичээл орж байгаа нэг зураг зурдаг ч юм уу, нэг юмаа бичдэг ч юм уу. Яг л нэг өөрийнхөө дуртай юмыг л хийгээ сууж байна. Тэгээд бүр тэгж авсараа бүр 10 дугаар ангид ороод тэгсэн чинь сургууль нь одоо тэр хоёрын сургууль байсан учраас өөр байранд ороо бүр зайсан руу нүүсэн. Тэгээд яасан ч битгаар одоо тийш явах боломжгүй болчихж байгаа байхгүй. Тэгээ одоо ингээ 10 дугаар ангиас нь одоо сургуулийн байлиг гэд ингэж итэлж харин хороололд номч гэд сургуульд тэр хавийн ангид нь сурч байсан хүүхдүүд сургуулаас нэлээд хэдэн багш нар энэ тэр номц сургуульд одоо бүрэн бүрэлдэхүүнээр очиж ажиллахаар болоод тэгээд бит хоёр тэр хороолны номц сургууль руу гэрээсээ нэг 3 буудлын явах юм чинь зайшаа явжсэн хамгийн дээр ангийнх нь хүүхдүүдтэй хамт юм чи өрөөс явчих гээ. Тэгээд тэнд ингээд тийшээ орж 10 дугаар ангидаа. Тэгээ 10, 11, 12 хүртлээ номц сургуульд ангийнхаа хамт олонтой тэгээ явсаар байгаа тэр сайхан хүмүүсийн тэр сайхан хүүхдүүдийн хайр халамж тусламж дэмжлэгээр явсаар байгаа миний хүү 12 дугаар анги төгссөн. Одоо нэг гэр бүлийнхэн ч одоо яг л нэг өөрийнхөө зиндаанд л яадаг болсон ш. Тэрийг ингээл одоо тэгээд их чин тустай гараа явцсан. Нөгөө жижиг их чин гадагшаа сургуульд яваад өчлөө. Тэгэл одоо ерөөсө гуруулаа автгаа гуруулаа гэдэг болсон. Тэгэл нөгөө хүүхдүүд миний хүүг бараг тэгэл аваад явчин. Тэгээд би нэг өргөж өгөөд өдөр тэгээд буцаагаад орой авдаг. Тийм ажиллаа хийгээд тэгээд би ч тэгээд хүүгээ 10 12 дугаар качализэд тэтгэвртэй суучихсан байсан. Тэгэл өрөөсө бүх зав заваад хүүгээл хараад аав нь ажиллаа гэж санаа амар ингээл. Тэгээд явж байгаад нөгөөдөг чинь аюу тийм түүх сонирхноо. Би бас ингээд тэтэрхий ингээд туушраа ч юм уу хичээл номын давтуулаа ч юм уу энэ яг одоо тийм байх хэвээр ийм болох хэвээр гэдэг нэг тэр тал дээр би өрөөс анхаарлаа хандуулдаг. Хамгийн гол нь миний хүү ерөөс нийгэмших ёстой. Одоо найзуудтай байх ёстой.
хүмүүсийг ойлгодог байх хэрэгтэй. Хүмүүс миний хөөг ойлгодог. Ийм харилцаанд сургахын төлөө би өрөө сүүлийн хэдэн жилийг ерөөсөө зориулсан. Тийм учраас одоо би яг хүүгээ өөрөөр нь л байлгаад. Одоо тэр өөр химийн хичээл дээр дууга бичээ сууж гэнэ үү, зураа сууж гэнэ. Би тэрэнд нь юус анхаарал хандуул. Ямар ч байсан бичдэг болцсон, уншдаг болцсон. Одоо ингээл хангалттай гэд би ингээл ойлгоцсон. Тэрнээс цааш илүү би юус үсээгүй. Тэгээ би энэ эрүүл байвал одоо миний хамгийн гол зорилго гэл ингээл бодоод тэгээд нөгөө яг хав явцын донд бас ингээд сургуульд байж байхдаас айгүйх тийм өөрөө айгүйх юм бичих айгүй дуртай. Тэгэл янз бүр юм өөр ингээл зохиогоол ингээл зохион бичлэг бичээд айгүй хөөх юм бичнэ тэр ингээд өвчсөн маань дараа нь ингээ уншихаар маш тийм юмдаа өөрийгөө л өөрөө хөгжүүлж исэн. Тэрээс би яг одоо боловсрал олох тал дээр нь олвол өрөөсөө би тэр тал дээр анхаарал хандуулж байгаа. Яг үнийг хэлэх юм бол ажил руугаа хамаг анхаарал хандуулаад би одоо цалин мөнгө авах гэр бүлийн амьдрал одоо чухал гээл бүр одоо хүүгээ том болонгууд нь төгс зөвөр одоо энэ юу болцсон эмшгэл айлгаал ингээл хайцсан. Би энэ алгаа хайцсан. Тэгээд өөрөө бас тийм айгу жоохон спортлог тий өөрөө ингээл одоо тэ уйддаг ч юм уу гэртээ ингээл цаажтай байж байгаа юм чи юу вэ тэр өдрийг өнгөрөөхийн тулд одоо ингээл дасгал айгу хийдэг байсан юм шиг байгаа. Тэрийг би ингээд сөүлд ингээд яг амралтын өдөр ч юм уу хамт ингээд амралтаа авцсан байх үедээ ч юм уу мэдэрч байгаа хгүй. Айгүйх тийм дасгал ингээд хийдэг. Тэгээ тэрийг бид нар ингээд яасан мондыг яасан сайхан ингээд тийм ингээд урмын үгэнд айгүйх урамшдаг юм манай ийм хүүхдүүд. Одоо бүх ийм хүүхдүүд айгүй тийм дандаа ингээ хүнээс хайр халамж үсчээд урмын үг магтаалын үг айгүй сонсдог. Тийм одоо өөрийг нь зэмлэх ч юм уу буруутгах тийм юмд айгүй дургу. Одоо манай хүүхдэр ингээ ботох юм бол одоо дандаа 100 авч явах ёстой юм шиг багш нар нь тэрийг мэддэг болсон. Тэгэл одоо баг ингээд өөрөө ч заримдаа ингээд оноо 50-аг байхад өөр дээрээ 100 тавьсан байх жишээ тий. Бас тэр бас хандлага буруу юм бэлээ. Анханасаа тэрийг нь сайн муу хоёр талаар нь одоо тэнцүүлж хүүхдээ бас ингэж амьдралд оруулж сургасан болвол тэрийг даах даацтай болох байсан бэлээ. Гар дээр бол аягүй сониад бүр ингээд тэр нь одоо бүр амьдралынх нь хэв маяг болцоо одоо өнөөдрийг өртөл тэгээд яасан нэг өдөр байжсэн чинь тусгай олимпиад орооноос ингээд уцстаад ингээд ийм манайх ийм хүүхдүүдийг хөгжүүлэх те ингээд нийгэмшүүлэх тал дээр юм ингээд яадаг тэр мэрий ч юм бол өрөөсөө мэдхгүй хүүхдтэйгээ хамааралтай тийм одоо төрийн бас байгуулгач гэдэг юм уу тийм юмд өрөөсөө оролцож үзээгөө явж үзээгүй тийм нэг хэсэг байсан. Яг даавны холбоондоо бол гişүүнээрээ ороод те тэднэр дундаа бас ороод ирэхээр хүний бүр ингээд гадаад хүртэнцтэй нүд нээгдээд ч гэдэг юм одоо дандаа миний хөршиг юм хүүхдүүд зөндөө байдгийн байна гэдэг тэр холбоонд орсон цагаас л мэдж байгаа. Тэрнээс өмнө хүмүүс чинь ингээд нэг хүүхдээ нэг ил гаргадаггүй болохоор өрөөсө бараг л ийм хүүхдтэй хүн надаас өөр шахуу ч юм уу одоо тийм айгүй бараг байдгүй одоо айгүй цөөхөн байдаг гэдээ ойлгож ирсэн хүн чинь тэр холбооны гишүүн болоод тэр гэр бүл дотор нь ороод ирээд тэр ингээд золон зүдгүүрөө яриад нэг ингээд эренгөвтнийг өөрийнхөө ах トゥ хамаатан саданг олоод авчихсан юм шиг те бүр ингээд нүд нээгдээд бүр ингээд одоо юу гэдгийг айгүй тийм сайхан мэдрэмжтэй болоод тэгээд би бас энэ даавны холбоо гэдэг гэр бүлд одоо орсноороо миний амьдралд маш том одоо баяр баясгалан авчирсан. Тэрнээс бол маш их туршлага судалсан хүүхдүүдээ хооронд нь нөхөрлүүлээд одоо ингээд маш өнөөдөр хүртэл энэ амьдралын одоо төсгөл хүртэл ер нь одоо энийг ингээд манай одоо гэр бүл гэж л би ойлгоно л гэж бодож авдаг шүү дээ өнөөдөр хүртэл. Тэгээ энэ холбооныхоо хүүхдүүдийг л санаж гин. Одоо эднэртэйгээ уулзахаар бүр миний хүү бүр ингээл нүүрэнд нь баяр баясгалан бүр ингээл тодорхойл бүр яг нэгэл өөрийнхоороо болоод ирдэг штэ. Тэгэхээр яг л ийм л одоо хүүхдүүд, ийм л гэр бүл те одоо яг ижил одоо зоригтой, ижил тэмүүлдэг хүмүүс бие бинийгээ илүү их ойр дотн ойлгодог юм байна. Холбооны цэцэгчүүд бүх гэр бүлүүд бид нар нэг л гэр бүл гэж одоо өнөөдөр хүртэл ойлгодог. Бид нар ч гэсэн хүүхдүүдээ бурхнаас илгээсэн бэлэг гэж ярьдаг. Биднийг зорж ирсэн одоо хайр хишиг гэж ярьдаг тий. Тэгээд өөрснөө уулзгаар нөгөө хамааг одоо тийм сэтгэлийнхаа гуниг одоо янз бүрийн бодож исэн муухай бодол сэтгэл санааны өвч бүгд алга болдгоо штэ. Тэн дээрээ ирэхээр хүүхдүүд маань хоорондоо уулзаал ингээл хараад баярлж баясалж байгааг нь харахаар бид нөр өөрснөө дагаал ингээл баярлдаг. Тэгэл жоохон уулзахгүй ингээл халтахаараа бид нөр өөртөө нөгөө
эцэг эхчүүд бие биенээ өгүүлдэг, хүүхдүүд маань найзуудаа өгүүлдэг. Тэгэл нэг нь л гэр бүл шиг санагддаг штэ. Тэгээд одоо ингээд хүүхдүүдийн манд харахаар ч гэсэн нэг айлын хүүхдүүд чиг төрхөн үртэл адилхан байдаг штэ. Бид хоёр нэг хэсэг нэг ихчдэр ингээд Америкт очиод байж байгаа тийм одоо тэнд очиод ингээд гэрээ санаж ийн гэхээс илүү холбооныхоо хүүхдүүдийг санаж, найзуудаагаа санаж, тэрийг санаж, нэг санаж гэл дандаа л ингээд холбооныхоо тухай ярьдаг. Тэгэхээр тэдний арай ойр дотны зүрх сэтгэлд нь байдаг хүмүүс болохоор яг л энэ л хүмүүс байдаг байхгүй. Тэгээд бид хоёр бас хүмүүс ингээ ганцаардаж хэрэггүй, сэтгэл санаагаар унж хэрэггүй, бид нар байгаа шүү, ард чинь байгаа шүү. Бид нэр өрөөсө хаач байсан бүгдөө нэгэн гэр бүл шүү. Одоо яг ингээд миний араас явж байгаа залуу ээж аавууд энэ хүүхдүүд маань бидний баяр баясгалан шүү. Биднэрийнхээ одоо өмнөө явж байгаа энэ ах эгчнэрийнхээ одоо энэ амьдралын туршлагаа сураад сэтгэл санаагаа өргөлж өргөлж урагшаа хар тэмүүлж үр хүүхдээ яг л үрдийн хүүхд яаж өсөх ёстой яг л тэр зарчмаар өсгөж хүмүүжүүлж ингээд холбоотой байгаасаа гэдгийг бас энэ хүмүүстэй энэ одоо хэлэх нь одоо маш их зүйтэй тийм юу ч мэдэхгүй яг над шиг байсан хүмүүс аюу сэтгэл санаагаар унаа ганцаард нь гэр бүлийн дотор янз бүрийн асуудал энэс чинь болж гардаг чиний миний буруугаас болсон энэ бол хэний ч буруу биш. Хинч хүсэж ийм амьдралыг хүсэхгүй. Энэ бол зүгээр л биднэрт зориулсан бурхны биелэг гээл өөрснийгээ ингэж бодож явах хэрэгтэй те. Бид нар илүү ойлгоно. Зөвхөн бидний гадна талд эрдийн жирийн амьдралтай хүмүүс одоо нэг зовлон нэгтэй хүмүүс би тэгтээ нэг зовлон гэж хэлэхгүй. Яг ерөн зөвөр гижилхэн эмийг одоо туулж үтсэн хүмүүс эмийг яг тэр юмыг ойлгодог гэдэг утгаар нь би хэлж байгаа. Тэгэхээр бид нар л одоо бие биендээ тусалж дэмжиж одоо тий тэгжил үди зэрэгтэй хүрдгийн шүү. Тэгэл миний өвч одоо спортын тусгай олимпийн хорооны одоо сайхан энэ хүмүүстэй хамтраад бид хоёр ч бас нэлээ олон тэмцээн оролдоонд орсон. Ийм хүмүүсийг бодоод тахаар илүү одоо аль талаас нь барьж хөгжүүлэхийг л өрнөлтөө урлаг талын юмд айгүй дуртай одоо дуу хоорнд бүжгэн тэгээд спорт талдаа айгүй дуртай юм зурах дуртай. Тэгэл хүүхдийн нэг өссөн орчин сусан юмнасаа шалтгаалаад бас яг өөрийнх нь дуртай юм илүү бариад юунд одоо илүү хүүхд маань чадамжтай байна гэдэг яг тэрнээс бусдыг дуурайгаал тий чи тэр одоо нугараад байхад чи нуурах ёстой тэр гүүгээд байхад чи гүүх ёстой биш яг өөрийнхөө хүүхдийн чадвар чадамжинд сонирхолд нь нийцүүлээ тэрийг л барьж хөгжүүлэх ёстой. Би тэрийг бүр айгүй хэлье гэж одоо ердийн хүүхдүүд ч гэсэн тэгдэг шүү дээ. Тэр хүүхд олимпиадад ороод төрүүлээд байгаа чи төрүүлэх ёстой энэ бол биш тий энэ манай бас эцэг эхчүүдийн бас нэг буруу хүүхдтэй өгж байгаа бусдад татаархах тий тэр хүүхдтэйгээ чадамжийг үнэлэхгүй мөртөө бусдаа хүүхдтэй жишдэг ийм нэг буруу зуршил болоос надад үнэхээр таадагддаггүй би нэг баг ердийн хүүхдүүд ч гэсэн хэлмээр санагддгийг одоо тэр хүүхдийнхаа чадамжаас л болох ёстой шүү дээ. Тэгээ яг ер нь жоох ийм хүүхдүүдийг бол яг биеийнхэн тэр одоо эрүүл мэндийг бодооч гэдэг юм уу тэр талаас нь гэвэл яг спортлог байлга бол бас их зүгээр өөрсөндөө тийм дархлаа мó одоо тийм юм хөгжил нь арай жоохон хожуу явагддаг учраас энэ талаас нь бас эрүүл мэндийг бодох юм болоод ер нь жоохон спорт талдаа тэг өөрөө ийм манай хүүхдүүд чинь хөгжмөнд айгу дуртай хөгжим сонсох дуулах бүжгэлэх айгу дуртай штэ тэр чинь л одоо үргэлж өгүүлж идэг те тэгээд одоо гэртээ одоо ингээд ихэнх цагийг ерөөсөл нөгөө хөгжмийн тавиал дуулуулаад өөрийнхөө орно. Одоо дандаа чи тэг ингэ болохгүй бити гэх тийм одоо юу бол хүүхд бол тийм тос хүрхгүй өөрийнхөө орол байх нь чухал юм байлээ. Би одоо энэ хугацаанд л бодож ингээл өнгөрүүлсэн юм эргээ ботхоор яг өөрийнхөө оронд байх нь аягүй зөв байсан юм байна гэдгийг бас одоо хожоо ойлгоод байна. Боулинг тоглодог байхгүй юу? Тэгээ боулинг тоглоно Хонконг нусгай олимпийн 40 жилийн ойн баярт урагдаад Монголоос бас зөндөө олон тусгай олимпийн тамирчид дасгалжуулагч нар явсан. Тэгээ тэнд очиод бас хүрэл медаль аваад ирсэн. Тайванд бит хоёр бас бочибол гэдэг спортороос Монголоос 2 хүн хүүхэд явсан. Тэнд очиод тэмцээнд ороод бит хоёроос мөнгөн медаль аваад ирсэн. Тэгэхээр ер нь жоохон
энэ амжилтаас нь харахад хийж байгаа үйлдэлээс нь харахад энэ спорт талдаас их амжилт гаргах үүрт нь хэрэгтэй юм байна гэдгийг би бас бодсон. Тэгээ бас их гүүх дуртай, айгүйх суниах дуртай. Тэгээд өөрөө жоо спорт талдаа бүр илүү сонирхолтой. Өөрөөс нь би бас өөрийгөө олж харж байгаа байхгүй юу. Миний бас ингээд дутуу яасан юм айгүйх байдаг байхгүй юу. Жоохон анхаарал хандуулах ёстой байсан юм уу гэдэг юм бас харагддгийн зарим юм дээр. Тэгээ өөрийгөө бас ингээд тэр бусдын хүчинд бас итгэж хөөгөө яасных бас айгүй тэмхөрхөн түүх айгүйх мэддэг. Одоо Монголын нууц тавчаа бол үнэхээр сайн мэднэ. Тэгээ би бүр хүүхдээ гайхдаг байхгүй. Би өөрөө тэр Монголын нууц тавчаа тэр түүхийг бол би сайн мэдэхгүй. Гэтэл өнөөдөр Бямсран бол үнэхээр сайн мэднэ. Жохон байхад нь л яг ингээд зурагтай ном гээл нэг Чингисийн нэг 20 бот юм комик зурагтай тайлбартай номыг сонирхуулах журмаар л авч өгдөг байсан болохоос би тэрийг тэгж тэр Чингисийн түүх тэр Монголын нууц тавчаан тэгтлээ дурлаад орчин гэдэг мэдээ өгдөг. Хүний хэрэгцээтэй юм гэдэг чинь үр дүнд хүрдэм байна. Тэгээ өөрийнхөө орн байлгаж ясных үр дүнд хүрдэм байна. Тэгээ тэрийг өөрөө ингээд өста бүр элэгдэж хорогдтол нь эргүүлээ зургийг нүгзэл уншаад байдаг байсан чи одоо сүүлдээ нөгөөх маань тэдгээр ботон дээр тийм юм байдаг. Одоо хаанаас нь асуусан мэддэг тэр бүр 20 комик чинь бүр тэгтлээ бүр цээжлээд өөрөө болгоцсон байсан шүү дээ. Тэгэхэд би бүр баг хүүхдийн хаажууд өөрийгөө чамсан. Бүр гайхсан шүү хүүхдээ. Тэр 11 дээр нь тийм байдаг, 3 дээр нь тийм байдаг гэн. Айгүй хөөрхөө одоо тэгээд тэрэн дээрээ түшглээд өрөөсөө тэр чинь айгүйх түүх сонирхно. Өрөөсөө л ярьдаг юм аа. Станара Монгол улсын иргэн тийм байх хэвээр би Монгол улсаа мандуулна дандаа ярьдаг яриа бичдэг сэдвүүн өрөөсөө л Монгол бүр амар их оронч уста тусгаар улс миний их ямар Чингис бүр өрөөсөө дандаа л өрөөсөө өөрийнхөө амьдралыг бүхэлд нь л өрөөсөө Монгол улс Чингистэй холбогдсон одоо өрөөсөө бүр айгүй тийм сонирхолтой тийм ч учраас өөрөө тийм түүх газар зугаар ээш энэ шалгалт өгөө тийм амжилт гаргасан. Тэгээ би тэгээд ингээд ботход ер нь өшөө одоо илүү анхаарал хандуулаа хөгжүүлэх юм бол өшөө хөгжих боломжтой юм байна гэдгийг бас хүүгээсээ олж харддаг штеп. Одоо сүүлийн үед бол бас хүмүүсийн хандлага бол сайхан болцсон байна. Тэрний хэрээр бидний сэтгэлч гэсэн ингээд тайвширдаг юм байна тий. Тэгэхээр яг зүгээр том болж байгаа хүүхдийн хувьд бол одоо тэр насны онцлог гэж одоо бас байна тий 20 гараад ирэхээрээ нөгөө хүүхдүүдийн маань өсөлт хөгжилтөнд бас ингээд өөр янз бүрийн бас эцэг эхээс гадна эмчийн, найз нөхдийн хамааралтай юмуд бас нэлээд гарч ирнэ. Одоо ингээд 20 гарцсан ийм залуучууд чинь одоо ингээд найз охинтой олцсон ч гэдэг юм уу ингээд цуг гадуур яваад одоо тий ингээд үеийнхээ найзуудтай кино зайж гэдэг юм уу сэлхэнд гараад одоо ингээд өөрөөхөө ингээд тоглоод ингээд явах тийм боломж нь жоохон дутагдaltaй байдаг. Учраас те хүүхдүүдээ яг тэр насан дээр нас жоохон ойлгохгүй болвол хүүхд маань одоо насан том болоод ирэхээр бас өөр ингэсэн дотоод ертөнцтэй тий одоо нүдэрээ харж байгаа юм чи одоо телевизээр одоо нэг найз охин нэг найз залуу хоёрыг хараад тэр хүүхдийн дотор бас юу бодож идэв одоо 24 5 6 хүрсэн залуучууд ийм хүүхдүүд маань тэрнэн дээр бас дагаад ээж аавуудын сэтгэл зүй бас их жоохон эмзэглдэг. Тэр чин гадагшаа бүгдийг ярьж чадахгүй ч гэсэн өөр ингэсэн дотоод ертөнцтэй бас тэрийг би болгоцсон байдгийн. Миний үүдээс ажиглагддгийн. Тэрэнд нь одоо нэг жоохон яг яах ёстой вэ гэдэг дээр одоо бас надад бас тулгамдаад байгаа. Өнөөдөр одоо жижиг эцэг эхчүүд бол бас сурах юм их байна. Биднээс те ингээл биднэрт бас одоо яг тэр насных нь онцлог тохирсон бас жоохон асуудал тулгарч байгаа. Тэрнийг бас зохицуулахын тулд бид нар бас өөрснөө боловсрох, одоо эмчтэй уулзах тэгээ тэднийг өшөө гадагшаа нээх, одоо нийгэмшүүлэх, өөрт нь одоо ойлгуулах тал дээр одоо хамгийн том асуудал яг одоо цагт над дээр бол би болцоод байгаа. Одоо 6 сарын 21-нд миний 24 нас хүрнэ. Тэгээ тэрэнд би айгүй санаа зовдөг ш. Тийм үед бас хүн эцэг их өсцөх эмзэгэлдгийн одоо ердийн сайхан хөвгүүдийг, октоодыг харахаараа миний хүү яг эднэр шиг байсан бол гэж бас бодогдох үе байдаг штэ нэг хүний л ээж л болсон тий. Тэгээ одоо өшөө одоо тэгээ яриад байвал дуусахгүй их одоо юу 24 жилийн дотор туулж өнгөрүүлсэн бидний сайхан муухай одоо тест түүх одоо зөндөө байна тий. Тэгээ энэс би ямар ч байсан скэн юунаас ч гэсэн
хүмүүстэй тус олоосаа хэрэг болоосаа гээд одоо ингээд сэтгэлээ уудалсан одоо ээж хүний хувьд тэгээд одоо ингээд миний хүүд энэ хугацаанд одоо тусалж байсан одоо тэр цэцэрлэгээс нь ахуулаад хамт олон багш нь сургуулийн багш нар найзууд нь хамт олон одоо дараагийн одоо үлгээд жаад гэр бүл дотор оруулсан энэ даавны холбоо энийг сайхан санаачилсан өдий сайхан аваад явж байгаа энэ эцэг эхчүүд эднэрт би болцтой үнэхээр энэ чин сэтгэлдээс баярлалдгийн тийм бүх хүүхдүүд тайртай яг гэвэл бүгдөө л миний хүүхчиг санагддаг бүгдийнх нь одоо төрхөн хүртэл адилхан байдаг ш. Хараад ингээ баярлдаг ш. Ингээд бүр өөрөө ирэхгүй нэг өөрийнхөө хүүхдүүдтэй ах トゥ утэйгээ уулзж байгаа юм шиг юм сайхан мэдрэмжийг төрүүлдэг ш. Одоо сайхан эрүүлийн хийх бас журтуудаа одоо тий хий бүтээж эцэг ихтэй ингээ хайрыг үргэлж дааж яваараа гэж бас хэлмээр байна тий. Тэгээд сайхан байна гэж сэтгэл айгүй хөдөлж जैन. Тэгээ хүүхдтэйгээ тухай ярихаар ингээд хоолоо зангираад ингээд нулимс гарах гэдэг байхгүй юу. Гэтэ энэ бол одоо нэг ээж хүний хувьд юм тий. Сэтгэл хөдлөл гэдэг юм уу. Ягаад ч ийм завшаан бид нар тэр олгоо олддгүй энэ хүүхдээ гадуугаа ингээд яриад ингээд сэтгэлээ уудаад ингээд нэг хүүхдээ нэндүү хайртай тий ердийн хүүхдүүдийг хараад бас харьцуулаад сэтгэл эмзэглэхгүй зөндөө байдгийг тий тэгээ ингээд сэтгэлээ уудлаа тэр гайг гоё яадаг байхгүй юу. Яг ийм хүүхдээ биш хүмүүс бол тэр болгон ойлгодог юм. Гэл ингээд хүлээж авдаг тий. Тэгэхээр яг ийм хүүхдүүдтэй хүний сэтгэл зүй айгуу тийм эмзэгч гэдэг юм уу. Гэтэ хүүхдээ харахаар гоё байдгийг хүүгээ харахаар үргэлжл одоо том залуу болцсон мөртлөө ээж нь хүүгээ үнсий гэл ингээд ийшээ авсаж үнсий гэл ингээд айгуу тийм бидний хүүхдүүд чинь тийм хүний юм хайрыг тас айгу хөөрөн хүүхдүүд гэдэг чинь дандаа л би нэг уулзахаараа хайртай шүү гэл ингээл тэрвэрлээ. Би бодоход бол бас яг ердийн манай хоёр өмнө нь хоёр анаа нь бол бас яг тийм биш байсан. Тэгээд одоо яг ийм хүүхдүүд сэтгэл зүй бас юм их хөрхөн байдаг шүү дээ. Тийм болохоор би хүүхэ харахаар л ингээд хайр хүрээд идэг шүү дээ. Хөөрхөн шүү. Тийм яриа өгч байгаадаа би өөртөө бас их баяртай байна. Зөндөл олон ээж аауд байгаа шүү дээ. Тэгэл тэднэрт бас миний нөлөө тодорхой хэмжээгээр сүрээд өөрснийхөө амьдралд үр хүүхдтэрээ бас хэрэгжүүлээсэ бид бүгдний сэтгэл зүй адилхан шүү. Бидний хүүхдүүд ингээд бусдын чаддаг бүхнийг чаддгийн тий. Тэднийг одоо ингээд урмаар дэмжээ тий. Өөрснийг ингээд ойлгуулад ингээд хөдөлмөрлүүлж чадах юм бол тэднэрт бусдын адил бүхнийг л чадна.